Генетик, инженерчлэл. Өнөөгийн шинжлэх ухааны салбар дахь хамгийн дэвшилтэд гэж хэлж болох салбаруудын нэг. Генетик инженерчлэл нь өөрөө маш олон салбарт хэрэглэгддэг. Анагаахын судлалд инсулин зэрэг дэлхийд хөлөөн зөвшөөрөгдсөн нээлт идэж энэ нь хоол хүнс рүү ороход сэдв арай хурцдмал болж эхэлдэг. Яагаад адилхан генетикийн инженерчлэл мөртлөө нэг нь дэлхийд гайхширсан нээлт олон хүний амийг аварсан ололт байхад нөгөө нь хүмүүсийн дургуутсал айдас зэргийг хүргээд байна вэ? Үүнийг нэг тайлбарлах гээд үзье. Та нэг жимс аваад идэх гэтэл дээр нь үт явж байвал та яах вэ? Магадгүй зочирцсондоо шидэж идэх хүсэл чинь буурж тэрхүү алимыг хаях байх. Гэтэл өттэй жимс эрүүл байдаг гэдгийг та мэдэх үү? Шавжны эсрэг хор цацсан байвал өт тэр алимыг идэхгүй гэсэн үг. Тэгвэл элдэг энзим бодис цацаагүй жимсийг олж иддэг байх нь. Тэрхүү цацдаг бодисыг пестицид гэдэг. Пестицидыг дотор нь хоёр хуваадаг. Нэг нь байгалийнх, нөгөө нь лабораторид синтетик байдлаар гаргаж авсан. Байгалийнх нь бол хүний биед хоргүй, харин лабораторид гаргаж авсан нь бол хүний биед аюул үүсгэх боломжтой. Тийм ч учраас Европын улс орнууд хуулиараа химийн гаралтай бодис засгийг хориглодог. Энэ нь генетик инженерчлэл үү гэж үү? Үгүй. Тэгвэл энэ яг юугаараа генетик инженерчлэлээс ялгаатай вэ? Хүмүүс 1990-ад оноос эхлэн GMO буюу генетик инженерчлэлээр бүтсэн хоол хүнсийг боловсруулж эхэлсэн. Энэ дэлхийн хүн амьтны хурдцтай өсөлт дэлхийн дулаар зэрэг олон зүйлсүүдээс хамааралтай. Тэрхүү үеийн эрдэмтэд дүгнэхдээ энэ байдлаар дэлхийн хүн амьтаа хэд өсгөд хоол хүнсний дутагдлалд орно гэж үзсэн тул Джеймс ногоо ургамлыг илүү хурдан ургадаг, илүү том хэмжээстэй болгож эхэлсэн. Хамгийн тод жишээ нь эрдэнэ шиш. Одоо хэд бараг оригиналаар үйлдсэн эрдэнэ шишийн тариалан гэвэл ховор байх. 2000-ад онд үүссэн GMO бүтээгдэхүүний хөөсрөлтөнд хамгийн их нэрвэгдсэн ногоо бол эрдэнэ шиш. Хүмүүс ашигтай талаас нь харж бүгд эрдэнэ шишийн тариаланга GMO эрдэнэ шишийг тарьж эхэлсэн. Тэглээхэд бидэнд муу зүйл тохиолдоогүй байна. Тэгвэл хүмүүс юунаас айгаад байна вэ? Гол асуудал нь GMO өөрөө биш юм. Юунд байна вэ гэхээр хүн төрөлхтний шинжлэх ухааны мэдлэг дутуу байгаа юм. Судалгаагаар Америкийн нэгдсэн улсын иргэдийн 71% нь GMO бүтээгдэхүүн энгийн хүнснээс илүү хортой гэж үздэг байна. Гол шалтгаан нь GMO бүтээгдэхүүн тэдний генд нөлөөлөх магадaltaй гэдгээс айдаг байх нь. Тэгвэл энэ боломжтой юу? Бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бидний генетикт нөлөө үзүүлж болох уу? Гэвэл үгүй. Генетик инженерчлэл бол тийм ч амархан салгаж нийлүүлээд байдаг зүйл биш. Тэгвэл тэд яагаад ийм юмд итгээд байна вэ? Бидний хоол хүнсийг дэлхийн хэмжээнд 3-4 компанид баддаг. Нэг ясны монопол юм. Тэдгээр монополууд хүмүүс маш том пропаганда явуулж GMO-г буруу шаснаар өөрсдийн байр суурийг хамгаалж үлддэг байна. Америкийн хоол хүнсний аюулгүй байдлын газраас гаргасан судалгаагаар GMO болон энгийн хүнс хоорондоо ямар ч ялгаа байхгүй бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Харин нөгөө нэг айж байгаа зүйл нь анх хэлж байсан да. Хорхоноос хамгаалдаг хор гэж. Үүнийг ч гэсэн генетикийн төвшөнд хийдэг. Тэгэхээр өт идээд хордоод байна гэхээр бид ч гэсэн хордно гэсэн үг үү? Жишээ нь хүний хувьд шоколад бол зүгээр л нэгэн амттан. Харин нохооны хувьд бол хор гэсэн үг. Тэгэхээр яг л шавж хорхоонд л хор нөлөө үзүүлэхээр бодис байна гэсэн үг. Тэгэхээр биотехнологи болон хүнс хоёр хоорондоо салшгүй холбоотой болж эхэлж байна. Магадгүй ойрын ирээдүйд бид хинч үлсэхгүй, хинч цангахгүй байж болох дэлхийг харах байх.